Хаавал дүүргийн иргэдийн үйлчлэлээр байгаль орчин аялал жуулчлалын сайд Цогтбаатар өчигдөр карьерийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Иргэдээ бодоогүй эрх мэдэлтнүүдийн шийдвэрээр энд тоосон дунд там үйлчгээд байгаа гэхэд болно. Цагаан тоос тэнгэр багандаж туулгалын ус энд л тадарч байна. Хөдөө орон нутгуудад алтны болоод нүүрсний урхан үйл ажиллагаанаас болж байгаль орчин сүйдэж малын бэлчээр талхалагдаж иргэдийн аюулгүй тайван амьдрах нөхцөл хүндэрч байна гэх гомдлыг арч орон нутгийнхан хэлчихдэг болцоход байгаа. Тэгвэл Улаанбаатар хотод ийм байдал үүсчихвэд хэдэн жилийн нүрийг үзэж байна. Ийм байдал Хаанвал дүүргийн 12, 13, 14 дугаар хорооны иргэдэд тулгараад байгаа юм а. Энэ бол эрх мэдэлтнүүдийн иргэдэд бодлого болгосон хайрганы карьеруудын үйл ажиллагааны сөрөг салуул. Хаанвал дүүргийн иргэдийн санал гомдлын дагуу байгаль орчин аялал жуулчлалын сайд Цогтбаатар өчигдөр карьеруудын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр очиж танилцсан юм а. Эхлээд ихэр 3 зохио Хэмээх компани карьерийн үйлдвэр дээр очсон. Энэ компани Солонгосын хөрөнгө оруулалттай компани юм а. Сайдыг очиход Солонгос захирлууд бус нутгийн иргэд угтаж явсан. Учир нь солонгосчууд нь сайдын сургаар зүгтаасан гинэ. Иргэд сайдад өөрөөрийн зовлонгоор тайлгнасан юм а. Вайшин барилгууд ихтэй дандаа жоохон маргаар одоо нэг тийм шаваран барах уу. Тэгээ сайн нь бол гадна талаар нь тоосоор үржигсэн юм байшин муудаг. Одоо төсөлгөө хийхдээ нөгөөдөл чинь одоо ингээд чичрээд оргиод одоо айгүй бол байшин барилга дээрээс нь орж явах аюул гарах нь нэгдэг байна. Монгол хүн нутагтаач ясаа тавьчих ирэхгүй болцоход байгаа гэхэд та итгэхгүй байхаа. Иргэдийн ярьж байгаагаар бол таны харж байгаа энэ газар нь талигачдыг хөдөөлүүлдэг газар байжээ. Гэтэл харь орноос ирсэн солонгос нөхдүүд талигачдыг хөл гарнаас нь дамжуулан зөөж оршуулган газрыг нь өөр тийш шилжүүлэн нүүлгсэн байна. Энэ чинь Монгол хүн байна нэг одоо өгсөн удаа усуудаа энэ дээр чи одоо энэ чи яг хүн тавьсан газар байхгүй юу. Тэгэл монголчуудын чи одоо тэр шарлыг зөөгөл өөр газар авч одоо энэ үеийн та нар энэ дээр байж Монгол хүн өгсөн. Тэгээ тэрний одоо шарлыг авч зөөгөл. Та нар яаж байгаа юм бэ? Наад хүний шарл мэрэлгэндээ та нар ч одоо яаш хаашаа Монгол усууд юм уу биш юм уу гэдэг. Манай солонгосууд энийг зайлуул гэсэн юм аа. Тэгэл одоо тэр чинь хөл гардараас нь бэлэгтэй гараар чирээл авч хойдолтоор тавьчих байгаа байхгүй. Тэгээ одоо Монгол хүн гэдэг чинь бид нар одоо газартаа эзэн болж чадж гин үгүй юу? Иргэдийн энэ бүх гомдол тус компани дэд захирал Бачиргал гэх хүн тодорхой хариулт ч өгсөнгүй. Эдийн засгийн аргаар энэ асуудлыг шийдэж болно. Угаасаа энэ газар 5 айлын газарч байгаа. Бүгдийг нь хэлцэж байгаад эцэслэн шийдэх болно хэмээн тэрээр ярьж байна. Бид нар бол хэлцэж ярьсан тэр хийсэн харин тий одоо ингээд иргэдийн хурлын төлөөлөгчдийн газартаа хийсэн гэрээ бас ард иргэдэг хийсэн ингээд ийм ажлуудыг ингэж хийж гүйцэтгэх яа ингээд асуудлуудыг шийдъя гэдэг ард иргэдэг ярилцлага тохирсон юм бол би гэхдээ мэдээж тэр бол 2012 оны бүтэн оны хувьд бол бид нар яригдсан асуудал байхгүй юу. Гэхдээ энэ цаг хугацаа элдвэрлэн тэгээд мэдээж санхүүгийн хүчин чадал бас бидний өөрсдийн бололцоо элдвэрлэл хохирох гэж байгаа тохиолдолд та нарын санхүүгийн хүчин чадлын асуудал бол 2 дугаар зэргийн асуудал. Та нар мөнгөө хэмнэхэд хин нэгний бэлчээр рүү амьдарж байгаа орчин руу бол дайрах эрх байхгүй шүү дээ. Тэгэхээр санхүүгийн тайлбар надад тавьж болохгүй. Эрх зүйн та нар яг ямар үнэлтэйгээр тэгээд энэ улсуудтайгаа ойлголцож энэ ажлаа явуулж гэнэ гэдэг л асуудал би тавьж шээ. Энэ мэтлийн иргэдийнхээ амьдрах нөхцөлийг боомлсон шийдвэрийг эрх мэдэлтнүүд 52 компанид олгожээ. Нэгүгээр хэлбэл Хаанвал дүүргийн 12, 13 дугаар хороонд амьдарч байгаа иргэд өнөөдөр дээд албан тушаалтангуудын буянд хүний нутагт амьдарч байна уу? Өөрийн газар шороон дээр амьдраад байна үдгээ ялгахаа болчиход байгаа. Стратегийн үнэлгээ гэдгийг байгаль орчны чиглэлээр хийх ёстой. Энэ стратегийн үнэлгээг хийхэд одоо яг энэ иргэдтэй холбогдсон асуудал өөр ирэхгүй гарч ирж байгаа. Яагаад тэгэхээр хуучин бид нар зөвхөн байгаль орчинд хэр нөлөөлж байгааг үнэлж дүгндэг байсан бол одоо тэр орчинд амьдарж байгаа иргэдэд энэ үйл ажиллагаа яаж нөлөөлж байна гэдгийг бас хамт дүгндэг болсон. Энийг бид нар ингээ өргөтгсөн дүгнэлтээ стратегийн дүгнэлт үнэлгээ гэж хэлээд байгаа. Тэгэхээр бид нар энийг хийх явцад энд байгаа энэ иргэдийн хохироод байгаа эрх ашигын асуудал өөрийн эрэхгүй хөндөгдөж гарна. Тийм учраас би буцаж очингуудаа энэ Улаанбаатарыг хөгжүүлэх хөтөлбөр дээр стратегийн дүгнэлтийг бид нар үнэлгээг яаралтай хийж гаргах үйл ажиллагааг эхлүүлнэ. Ингэжээж энд байгаа бас Монгол иргэд Монголынхаа газар нутаг дээр хохироод дээрлэхүүлээд байдаг цаг өнгөрөх ёстой, дуусах ёстой. Хамгийн эмгэнэлтэй нь карьерийн үйлдвэрүүдийн дийлэнх хэсгийг эрх мэдэлтнүүд зоосны нүхээр харж туулгоолын эрэг орчмоор өгчгөөд байгаа явдал юм. Нүгээр хэлбэл био коммунитаас цааш туулгоолын урсгал татарч эхэлбэл дараа нэг их гайхаад байх зүйлгүй. Хинээс болов гэж асуух хэрэггүй байхаа. Мэдээж өнөө цагийн эрх мэдэлтнүүдийн хийж байгаа балга.
Тэгэхээр байр суурь ерөөсөө хамгийн энгийн бөгөөд ойлгомжтой. Ерөөсөө голын энгийн хамгаалтын бус цацаар ямарваа нэгэн уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг бүрэн хоригдсон хуультай байгаа. Энэ үүднээс л ийм л байр суурьт. Тэр хайрга олборлон эсвэл нүүрс олборлон эсвэл алт олборлон ямар ч хамаагүй энийг бүрэн дүүрэн зогсоох хэрэгтэй. Одоо бид нар яг энэ зогсож чинь уулын даргыг олборлох боломж байж байна шүү дээ. Тэгэхээр энэ мэдээж уулын даргыг олборлоо гэдэг маань байгаль орчинд огт нөлөө өгж хийж болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ ямар ч байсан гол дотор голын хайргыг олборсноос илүү арай бага нөлөөтэй учраас голын хайргаа бүрэн хориглох хэрэгтэй. Энэний цааталт нь бас нэг усны газраас үргэлж тавиад байгаа зүйл бол бид нар энэ Улаанбаатарын төлөвлөлтийн асуудлыг бодохдоо 100 мянган айлын орон суугч гэдэг юм уу байшин барих болгоны цааталт нь хайргын асуудал яригдж, хайргын болгоны цааталт нь байгаль орчинд нөлөөлөл явуулж байна гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр би юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр ерөөсөө Улаанбаатарын төлөвлөлтийн асуудлыг устай нь холбож дүгнэе гэдэг нь зөвхөн усны нөөцийн асуудал биш, харин усыг хамгаалах энэ асуудалтай холбож ойлгох шаардлагатай гэж бодож байна. Хаан улдургийн 12, 13, 14 дугаар хорооны нутагт нийтдээ 52 аж ахуй нэгж карьерийн зөвшөөрөл авсан байдаг бөгөөд 34 аж ахуй нэгж нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр аж ахуй нэгжүүдээс өнөөдөр дөнгөж 5 аж ахуй нэгж нь стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж нөхөн сэргэлтийг хийж байна. Бусд нь стандарт гэдэг зарчмыг хэрэгжүүлэхийг ч хүсдэггүй бололтой. Тэгэхээр хэрв бид нарыг ингэж тоохгүй байгаа бол тоолгож мэдрүүлэхээс өөр ямар ч зам байхгүй. Одоо энд надад өгсөн байгаа мэдээлэлээр би тусгайлан хүмүүс ингээд урьдчилж явуулаа шалгуулахад 34 аж ахуй нэгжид аж ахуй нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ 34 аж ахуй нэгжээс дөнгөж 5хан нь байгаль орчны юутай одоо 2012 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй явж байна. Бусдад нь ерөөсөө огт байхгүй. Тэгэхээр аливаа нэг үйл ажиллагаа явуулж байгаа, ялангуяа байгаль орчин тодорхой нөлөөлөл үзүүлэх хүч үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад энэ заавал байх ёстой. Энийг батлуулж ээж тухайн жилийнхээ ажиллагааг явуулж явах ёстой. Тэгтэл энийг бидний үйл оошоож тоохгүй байна л да. Тэгэхээр энэнийхээ үр дагаврыг одоо мэдэрч амжих ёстой. Ямар ч тач өнөөдөр хайрганы үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид нөхөн сэргэлт хийгээгүй, байгаль орчин хамгаалах төлөвлөгөө боловсруулаагүй, орон нутгийн иргэдийн эрх ашиг хамгаалаагүй компаниудын үйл ажиллагааг таслан зогсоох юм байна. Мянган баяр, Цогтбаатар мэдээллээ.